Сайн байцгаана уу? Өнөөдрийн хичээлээр цаа толгой зүсэгтэй танилцъя. Ч үсгийг адил махбодоор бичих өгөөд үүнийг сэрээвэр хэмээн нэрлэдэг. Ч үсгийг бичихдээ нурууга татаад өмнө талд нь сэрээврийг татаж нийлүүлэх ба зүүн доод өнцгийг нь хурц гаргаж бичнэ. Монгол бичихт ч үсэг ямагт мэгшгээр амилна. Үгийн эхэнд орох цаац, чаачэ, чи, цаацуу, чаачуу, цөөцүү, чөө. Үгийн дунд орох цаац, чаачэ, чи, цаацуу, чаачуу, цөөцүү, чөөчүү. Үгийн адагт орох цаац, чэ, ямагт сүүл гişгээр амилна. Чи, цаацуу, чаачуу, цөөцүү, чөө. Монгол бичихт ч үсгийн араас и гişиг орвол кирилл бичихт ч үсгээр уншина. Харин у гişиг орвол кирилл бичихт ц үсгээр дуудаж уншина. Ингээд хамтдаа дасгалжлаа. Үгсийг уншаад зурагтай нь зөв харгалзуулаарай. Цагдаа, цүнх, цэцэг, чон, цохо, чих, цаг, чолоо. Өнөөдрийн хичээл маань энд хүрээд өндөрлөж байна. Дараагийн хичээлээр дахин баяртай уулзцгаая.